Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Улаанбаатараас нэгсээд Бээжин хотод ингээд хүрээд ирсэн. Өнөөдөр манай нэвтрүүлгийн баг Юутерэл компанийнхаа хамт олонтойгоо Бээжин Чанша буюу за бараг 1500 км замыг одоо туулах гээд одоо хурдны галт тэргэндээ суудсан байж байна. За бид бүхний очиж байгаа газар бол Пандора гариг. Джеймс Камерон энэ бидний очих гэж байгаа газар бас очсон гэж байгаа. Тэгээ очиод зураг аваад ерөнхийдөө ийм уул хадны дундуур Аватар ханага нисгээд ингээд фэнтези төр жанрын асар том кино бүтснээр өнөөдөр энэ zhanjejie буюу Пандора одоо танил болоод байгаа. Жааны төрсөн нутаг гэдэг магчлан орчуулбал одоо ийм газар очих гэж байна. Нэлээд олон дэлхийн Гиннесийн рекордыг эвдсэн бас үзүүлэлтүүд байдаг юм байна. За дэлхийн хамгийн хурдан одоо аялал жуулчид зориулсан тийм лифтийг хийсэн байна. За хамгийн одоо урт өндөрт оршдог тэнгэрийн хаалга гэдэг одоо шилэн гүүрийг хийсэн байж. Манан бодон дунд харагддаг шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн ийм гоё одоо бугуун замыг U-Travel компани маань бас ингэж засч одоо бид нар энэ аялын баг оролцуулсанд сайхан завшаан тохиож байна. Манай Gan-Ulzii намайг одоо аялын тойрог багийн бүрэлдэхүүнд бас зочин хөтлөгчөөр өрсөн явдал би хувьдаа их баярлж байна. Тэгээ би бол одоо нарийн болгож ярил Фредриксон байгаа. Тийм жоохон капризны өвгөн. Манай Gan-Ulzii бол бас та нар андшгүй ойлгож явах. Рассел гэдэг одоо нэг полгор нөхөр нь шүү дээ. Миний хувьд бол энэ хурдны галт тэрэг гэж гайхам шиг байна. Нэгэснээ нэг цагт Улаанбаатараас өндөр хаан явчих ийм л хурдтай галт тэргээр ингээд суугаад явж байгаа. Үнэн гоё одоо ингээд аягтай ус тавьсан цэлцээд ерөөсөө асгарах тийм дөргөх юм байхгүй. Хятадууд нэг ийм олон хоног амардаг болоод бид нэр гайхал те 10 хоног моногч амардаг одоо тэр нөгөө жүүр үнжи гэж нэг айхтар шинжлэгч ерөнхий сайд байлаа шүү дээ. Тэр хүн чинь одоо энэ хятадын дотоодын аялал жуулчлалыг цэцэглүүлж олон өдрийн хугацаа өгснөөр хятад дотоодын аялал жуулчлал бужигж эхлэхэд байна шүү дээ. Одоо бүх тээврийн хэрэгслүүд нь хөдөлгөөнд ороод дэлгүүр хашаа гоон зөвлөлгөөнийх нь хөдлөөд эхлэнгүүт эдийн засаг маш том өндөрт тавьж байгаа ийм нэг жишээ нь бол одоо энэ бидний энэ аялал жоо энэ тээврийн хэрэгсэл энэ хурдны галт тэрэг байна шүү дээ. Энэ авахтай том. Тэр байшин барилга харахгүй амар бас тэр бүшээр цаатлар байна. За бид хэд ингээд Бээжингээс хурдан галт тэргэнд суугаад бараг 6 цаг яваад ингээд Чанша хотод ороод ирлээ. Тэгээ Чанша бол одоо Хунан мужийн нийслэл. Манайхаар бол одоо аймгийн төв гэхэд бас л нар сар шиг ялгаатай тийм ээ. Хүн амын хувьд бол хятадын мужууд чинь асар том байдаг. 70-аас 100 сая гэл яригдэн шүү дээ. Мужийн төв Чанша хот бол дагуул хот моттойгоо нийлэн 7 сая явцсан юм шиг байна. Яг үндсэн төвд нэг 3 сая хүн байдаг болтой юм тийм ээ. Чанша хот бол юугаар өнөөдөр их алдаршиж байгаа гэхээр за яхаа Мао Цзэдуны одоо эдэр залуу нас өнгөрсөн гэдгээр нэг онцлогтой. За тийм учраас Мао Цзэдуны хөшөөнүүд янз янзаараа байна. Тэгээ Мао Цзэдун бол ерөнхийдөө хятад улсыг төхнүүлсэн, орчин цагийн хятад улсыг төхнүүлсэн яг харахгүй том лидерийн нэг учраас хятадууд бол Мао Цзэдуныг одоо ч гэсэн шүтэж явдаг л тийм л арт юм баггүй. Тэгээд бид хэд Чаншаагаараа бас төр саатаад биеийнхээ жилээ гаргаа сайхан хоол идчихэд одоо Чаншаагаасаа бид нар багцаагаар нэг 200 гаруй километр газрыг ингээд автобусаараа явж байна. Тийм жуулчны автобусаар явж байна тийм. Аялын тойрог нэвтрүүлгийнхэн маань баг өнөөдөр бүгд нэг шатстард улсын Хунан мужийн зүүн өмнөд хэсэгт байрладаг zhanjejie буюу монголчууд бидний нэрлж заншсанаар Аватар аялал гэж нэрлэг болсон
Тэр өнөөдрийн энэ аялал маань нэлээд өндөрт гараад ирсэн байна бид нар. Нисдэг уулс гэж нэрлэдэг хад асаг маш гайхамшигтай бүлгэрийн орон мэт байгаль дэлхийтэй ийм сонин ертөнцийн болон байд юм байна. Энд ухаанда одоо Джеймс Камерон Аватар киног хийх тийм онгод хөглөгдөжсэн ачин гоё юм байгаль дэлхийтэй. Энэ бол төв хэсэг нь бид нар хөрөлцөн ирээд байна. Ерөнхийдөө хятадын агуу Цибайшигийн зураг төрслөгдснээр ман донд байдаг уулс хятадуудын уран зургийн нэг тийм онцлог хэв маяг философи байдаг. Ухаанда уулан тэр доор байж ах жишээтэй. Яг тийм одоо үзэглийг бид нар өнөөдөр нүдэрээ үзэж байна. За тэгээ сармагчингууд энд одоо макакууд нуруунд дээр суух нь холгүй ийм зөндөө холуулаа байдаг. Хүмүүсээс юм булааж иддэг нэг ийм хөөрхөн бас юм байх юм аа энд. Хятадын дотоод аялал жуулчлал маш хөгжсөн энэ цагт энд одоо ерөөсөө бүр хүн ам гэж жигтэйхэн олуула хар өглөөлөөс үүрээс сахуулаад ингээл энэгээр дүүрэн одоо жуулчид. Тэ манай энэ аяллыг зохион байгуулж байгаа U-Travel компани, удал цэцэг захиралтай компани бол аяллыг их сайхан зохион байгуулд юм байна. Өнөөдөр одоо бид аяллаа тойрогийнхан энэ группт багтаж яваад олон сайхан ийм байгалийн өнцөг болон түүхэн дурсгал зүйлийг үзэж явнаа. Манай Gan-Ulzii маань одоо нөгөө нэг дүүжингүүр хавцаал төөрж яваа болтой. Битээр ингээд зарим аялалд явахлаарэ хоёулаа хоёр тал тийшээ салаа явцдаг. Хоёулаа болсон учраас өнөөдөр би яг энэ zhanjejie төв хэсэгт нэрсэн нөгөө нэг том хадад осоо шавгуур уулуудын нэгнийх нь бэлд ирсэн зогсож байгаа нь энэ багмаа. За хятадын энэ гайхамшигт үзэсгэлэнт Ву Ли Юан парк гэж одоо талбайгаараа бол 500 хавдруулжин квадрат хачин том юм дархан цаазт аялал жуулчлалын бүс байгуулсан байт юм байна. Одоо урсж байгаа гол энтер нь бол яг л аршаан одоо зүгээр уухад бол яг л аршаан. Тэгээд их өндөрт байдаг учраас бас нэг халуун биш. Одоо цаг уурын байдал нэлээд халуун байгаа гэх боловч яг энэ уулан дотроо бол их гайгүй байт юм байна. Хавцлын гүн тэр сүрлэг байдлын тэр нь бол ерөнхийдөө үлгэрийн орон мэт сэтгэл төрүүлдэг. Тэгээд машин унаага яасан ч гарамгаа барьдгийг нөгөө серпантин зам гэж одоо ингээд мушгиралцсан замаар маш хурдтай гарч иж жолооч нар маш орон одоо тийм машин жолоодлогоор гайхуулдаг юм хүмүүс байд юм байна. Өчигдөр одоо борооны улирал ихэлцээ жоохон үеэр ус нэмэгдэх тийм байдалтай байгаа. Яг өнөөдөр аз таахад их сайхан нартай юм дулаахан өдөр таарчаад бидэнд бас юм үзэх харахад бол бас их тав тухтай нөхцөл байдал бий болоод байна. Манай хятадд бас заримдаа ингээд жоохон зураг мураг авч явахд урдуур явдаг нэг юм соёлгүй байдал бас гаргадаг тал дашрамт хэлчихье гэдэг. За энэ бол нариган байлаа. Ерөнхийдөө ямар гоё аялал жуулчлалын бүс болгосон байд юм бэ гэдгийг хараад миний хувьд аяллаа тойрог нэвтрүүлгийн одоо шинэ концепцээр бол ерөнхийдөө Монголдо бид нар бас ийм парк одоо бий болгох цаг аль хэзээний болсон ер нь хэрэгжиж эхэлж байгаа болов гэж би ойлгож байгаа. Жишээлбэл Чингисийн түүхтэй холбогдлолтой одоо Хинтээ аймгийг бол ийм том парк болгоод эндээс ирж бас сайн туршлага одоо тэр хийдэг зохион байгуулдаг аргыг нэлээд судалмаар санагдаж байна. Өнөөдөр
бид нэр энэ парк дотроо одоо тэр ургамал ургаж байгаа мод ан амьтан энэ төр бүгд ингээд яг байгаль онгон төрхөөр байж идэг. Ингээд иймэрхүү одоо туршлагаар манай аялал жуулчлалыг бас хөгжүүлвэл их зүгээр санагдаад байгаа. Одоо жишээлбэл хустайн тахи өржүүлдэг одоо би дандаа ярьдаг. Энийг яагаад парк болгож болохгүй гэж одоо элсэн тасархайн тэр оруулаад бүгдийг ингээд үндэсний ямар парк гэдгийг хустайн парк ч гэдэг юм уу одоо Сэрэнгет шиг юм парк байгуулж болохгүй гэх юм юу байх вэ гэж бодогдож байна. За одоо ингээд хоёулаа нөгөө хавцал өндөр газар руугаа явж Ган-Өлзийгээ хөдөлгөх хэрэгтэй болно. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Аватар болж Аялал үргэлжилж байна. Би одоо өөрийгөө аватар мэт төсөөлж зогсож байна. Зүгээр миний хувьд бол 138-ны өгөхлөр өндрийн айдастай. Одоо өндөрт гараад ирэхлээр хөвгүцдэг. Тэгвэл яагаад ч юм бөөмөд зориглоод сая одоо энэ өндөрт гараад ирсэн. Энэ арт талд нөгөө аватар киноны одоо нөгөө дундуур нисдэг уул хавцал харагдаж байгаа үстэй. Бид нар 1200 гаруй метрийн өндөр дээр гараад ирсэн. Тэндээсээ дээш 300 метрийн огцом шилэн лифтээр одоо нисж байгаа мэт гарч ирж байна. Тэгэхээр энэ гайхамшигыг одоо бүтээж байгаа зохион байгуулагч нар яасан мундаг юм хийж байгаа гайхаж зогсож байна. Хондоо энэ өндөр дээр энэ явган хүний засмал зам гүүр энэ төр хийсэн. Нэг ясны хүний тав тухтай байдал. Энд одоо зугаалж юм үзэх ямар нэгэн одоо хүндрэл гарахгүй, өлсөж цангахгүй. За тэгэл бүх нөхцөлийг хангасан ийм гоё үйлчилгээ хийж идэг. Гэтэл манайхан одоо зүгээр хот суурин газараа би засах газар барьж чадахгүй нэг ийм сонин парадокс байдаг. Джеймс Камероны хийсэн киноны уул хавцал дундуур нь ийм хятад жуулчин одоо жуулчин гайд бүсгүйг нисгээд тэгээд тэргээрээ кино хийсэн юм сони юм бас сая үзүүлж байна. За энэ бол одоо нэг энэ zhanjejieгийн хамгийн гоё үзэсгэлэнд бас нэг гайхамшгуудынх нь нэг энэ байгаамаа. Ямар мундаг юм сайхан амрааж юм үзүүлж одоо баясуулж чадж байна гэдгийг дахин хэлмээр санагдаж байна. За бид цаашаа үргэлжлүүлье. Уулан дээгүүрх аяллаа. Уулан дундах нисэлтэй гэж ярил л да. Энэ чинь нөгөө Джеймс Камерон үзээд нисдэг уул гэж нэрлсэн ийм одоо төөх байдаг. Та бүхэн дахиад аватар киног үзүүл ерөнхийдөө миний ярьсныг санах болоо. I may not be. Ишэгээ хардаа. Би өөрөө бол харж чадахгүй байна уучлаарай. За Gan-Ulzii маань тэр доор явж байгаа нэг газар.
Айгуу ишээ зүгээр юм ээ. Айгуу. Өөстөө амар гоё юм би. Тань харахгүй. Оо, энэ ямар гоё юм бэ? Чи энэ талдаа сууч. Одоо бид нар нөгөө нэг дүүжин шат гэж ярьдаг. Энэ одоо ер нь сансрын одоо хөлөг онгоцны мэдрэмж ямар гэдэг вэ гэдэггүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм сонин мэдрэмж төрж шүү. Энэ хавцал дундуур ингэж муун гэдэг бол гайхамшиг байна. Тэгээ одоо өнөөдөр хэдих удаага аватар шиг өөрийгөө төсөөлж над шиг одоо өндрийн ажилтаа хөгийн амтнд бол ийм үзэн гэдэг чинь ер нь одоо их л том гайхамшиг юм да. Тэгээ манай хамт явж байгаа одоо энэ хамтран илэгч найзтар маань их өндөр сэтгэлтэй байх шиг байна. Ерөнхийдөө одоо бид нар бол энэ дүүж шатараа бох зайныхаа талыг бууж явах шиг байна. Энэ ингээд ялангуяа зураг сонирхдаг хүмүүст бол энэ бол үнэхээр Яваажингийн одоо бүтээл талаас хийхэд бол маш гоё одоо материалтай базар гэж санагдлаа. За тэгээ энэ дүүжин шатуудыг дотор намуу хөгжим тавьсан хүнийг нэг тийм одоо тайвшруулах сонин гоё нөхцөл байдал байлгах гэдэг утгаар бол хачин тийм сонин гоё үзэгдэл юм уу? Ийм юм үзэж өнгөрөөж би бас хацтай юм а гэж ойлголоо. Анхаа ерөнхийдөө экстрим юм их сонирхдаг. Тэгээ одоо Gan-Ulzii маань үзэж чадсан сонирхолтой тийм экстрим юм хөлсөлтөд байгаа. Гэхдээ бид нэр өнөөдөр яг тодорхой ярих байлээ. Яг нь залуучууд бас нэг хөлсөлтөд бороо юм орч магадгүй. Тийм учраас үтснийхэн дараа ярих гэж бодож байна. Таныг яг ийм тайлбарлаад явж байгаа хооронд би ханараас тасраад явлаа шүү дээ. Ямар ч камер авахгүй доошоо буугаад тэр доошоо яаж үсэрдгийг янз янзын юмнуудыг сонирхоод ингээд үтсэн. Тэгээ манай Gan-Ulzii нөгөө экстрим аяллаа талын юм бас сонирхъя гэд бид нар уг нь бас тэр талын юм энэ нэвтрүүлэгт оруулчих гэсэн чинь болсонгүй тий. Очоод ингээд үзээд анх би ингээд харж байхад болчмоор ч юм шиг харагдаад байсан. Доошоо очоод бас хөлсөтэй уулзаад үзсэн чинь бас тийм амар ид биш юм байна. Мэдээч тийм ийм айхтар шунх өндөр бол одоо өндөр мэхэл 300 м гэдэг чи одоо хэдэн давхар байшин байна чи. Би уулна явъя гэж уг нь үзсэн юм а. Тэгсэн нөгөө бараа ороод байгаа болохоор энийг бас одоохондоо төр бид нар зогсоочод байна. Тийм энэ нөгөө нэг их өчүүхэн жоох юм болохоор хаагаад идэм байлээ. Тэгэхээр энэ бас юу хэлээд байна гэхээр бас их хянамга ханддаг асуудал тий. За үнэхээр гоё юм а. Яг энэ байгалыг ингээд харсан чинь ерөөс огт юм байгаль би үзэж байгаа. Ингээ шээ нэг аватар кинонд ороод ирсэн байгаа зү. Харин тийм ээ. Энэ чинь ингээд энэ шонх үзүүртэй бол тэгэл нэг манан дунд ингээд гом үлгэрийн орон шиг юм харагдаж байгаа маань. Хятадын нөгөө хоолл энэ төр байдаг шүү дээ одоо дөрсд хурлын гайхамшигтай сонин судлуур зургнууд энэ төр бол яг энд ингээд харагдаж байгаа зү. Хайр гарагт очсон ч юм шиг байгаад ихэн хэдэн сая жилийн туршид бүтээсэн уран бүтээл гэдэг зүйлүүд үнэхээр бас агуу байд юм байна. Хүний гар бол яг нэг жоохон засвар хийсэн байгаа. Одоо та бүтээр энэ юг харж штэ. Тэнгэрийн хаалгыг харж байна. Үлгэрийн одоо тийм хаалга руу очиж гэн гэтэл хүний ингээд зүрх сэтгэл догтлоод миний хувьд бол одоо маш сонин юм
хүнийг ингэж нэг юм гоё сонирхлын аягүй их татж чадж байгаа юм. Тэгээ яа харахгүй бүтээн байгуулалт асар том бүтээн байгуулалт хийж юм яддаг. Тэгээ байгалийн тэр үзэсгэлэнтэй газар ингээ харангуйтаа тэр хаалган дээр очиод үрдэсгээр цаашаа бас юу харагдах бол бүр ингээ гижиг хүргээд байгаа байхгүй юу? Одоо хоёулаа дээшиг одоо матсандаа. Ер нь яг ийм сайхан газрыг ингээд үзэж явцсан чинь бас ингэ сэтгэл хөдлөлөө догдолдог юм байна. Уулийн Юаны алдарт байгалийн одоо манай харуул нэг тийм том парк. Манан буусан гэдэг ийм байгалийн үзэсгэлэнтэй тийм өнгө төрхтэйг айл эрт одоо Чин улсын үеэс л энэ газрын байгалыг хэс магтаж дуулж ирсэн. Хэдтийн одоо олон мундаг одоо зураачид энд ирж бас уран бүтээлээ тойрвж ирсэн. Тэгээ тэр удахаараа бас их тийм домогтой газар юм байна. Ер нь үзэсгэлэнт байгаль гэдэг чинь л аливаа уран бүтээл хийдэг, сонирхдаг, тойрвдаг хүний онгодыг одоо улам сэдрээж тийм ээ. Джеймс Камерон ирээд энд ерөөсөө ингээд хараад шүтээд тэгээд зургийг аваад компьютер графикт хийгээл тэрэн дундуура нөгөө нэг шоу шиг одоо элдв янзын амьтдаа нисгсэн ийм л гайхамшигтай анимашн одоо киноны төгслийн хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаад энэ газар нутгийг бүр мандуулсан байна. Маш олон төрлийн мессежүүдийг өгөөд байна. Одоо жишээлбэл энэ 40 хэдэн төрлийн шоу, 20 гаруй төрлийн аратан байдаг ч гэх юм уу. Тэгэхээр дэлхий дээр нөгөө шоу судлаач одоо аялал хийдэг улсуудын хувьд бол бас заавал ирэх ёстой газар гэдэг ч юм уу. Нөгөө манай монголчуудын хувьд байгалаа илж уулчлал бол баг үнгүй шахуу байгаа шүү дээ. 1261 метр 70 төвшнөөс дээш өндөрлөгт нэг юм арилгацсан ловн шиг дөрстэй юм уул шох үзүүртэй уул. Тэрний ороо дээр хүртэл ороод ирсэн байна гэж боддоо тийм ээ. Тэгэл одоо тэнд хүртэл ингээд хүн амьдарч явах юм. Ингээд дээрээс битүү мантай юу ч харагдахгүй байна. За энэ бүр нэлийн тунгалаг нэг харагдаж байгаа байхгүй. Ер нь доошоо хараад явал их гоё кайфтай байна. Уг нь энд ингээ манангүй байх юм бол бүр амар харагдана. Одоо мантай болохоор бас ч гэж хэр өндөр байгаа нь мэдэгдэхгүй. Манангүй бол бүр амар байж. Нөгөөдгөөс томбол гэдэг юм чинь. За тэнд нэг нөхөр явж чадахгүй ингээд зогсож байна. За би бол яваа бас ингээд яваад байна гайгүй. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид гээд юу travel компанийнхаа шугамар zhanjejie одоо хамгийн үзэсгэлэнтэй мөртлөө хамгийн айц төрүүлэн хэсгээр ирсэн байна. Энд дээр ингээд зогсоод хэдийгээр хагарахгүй гэдгийг мэдж байгаас бас л аимшигтай юм байна. Бас үзэгчтэйгээ хэлэхэд ингээд яа харахгүй одоо биений шар ус босч байна. Энэ гүүрэн дээр ингээд явж хаад гүүр өөрөө ингээд бас ингээд үл мэдэг дайвалж хөдөлдөг юм байна. Бас л аимшигтай санагдаж байна. За яг хуу хятадуудын хувьд ингээд гадны жуулчдын хувьд бас нэлээд тийм ай хайц байхгүй ингээд энэ дээр ингээд хөвтчихээ. Зүгээр би яг хуу бас энэ хүнийг дуурайгаад бас нэг хөвтөж үзье. Бас нэлээд эвгүй юм байна шүү. Ингээд бүх үеэрээ одоо энд ингээд найдвар тавиад ингээд эвтэн гэдэг бол бас л айхтар. Ингээд доор бол одоо ингээд 300 гаруй метрийн ингээд өндөр зүрх судасны өвчтөй өндрөөс айдаг ийм хүмүүсээ бас хоригдсон байна. Арьсан байдаг. Бидний одоо гутлахад энэ доороо юм зөөлөн одоо улавч ингээ өмсгдөг юм байна. Бас ингэж бас энэ хамаагүй бас хортой хатуу зүйлээр гүүрний шилийг бас зүсүүлэхгүй тулд бас ийм арга хэмжээ авдаг юм байна. 1982 онд дэлхийн одоо өв санд ороод за тэрнээс чинь хойш гэдэг чинь за үндсэндээ 2004 оноос одоо бүтээн байгуулалтыг эхлээд
За одоо бидний одоо энэ алхаж байгаа энэ шилэн гүүрийг бол үндсэндээ 2016 онд одоо нээсэн юм байна. Одоо бараг жил гаруй өмнө нээсэн. Анхаа чи ингэж хардаа энэ төгтөл одоо бас болоогүй. Удахгүй бас энэ гүүрээрээ ингэж алхаж яваад буцаж бас ирдэг. Бас дахиад шинэ бүтээн байгуулалт одоо хийн гэдэг ярьж байна. Уулын горих сайр. Ерөөсөө би яг ингээд агаар дээр л явж байгаа юм шиг л ингээд бас л эвгүй мэдрэмж өгд юм байна шүү бас. Амар байна уу? Амар. За үзэгчтэй хандаад одоо юу гэж хэлмээр байна? Одоо энэ аялалд яваарай, гоё юм байна шүү. А чам тэр нэг тэнгэрийн хаалга ямар санагдсан? Тэнгэрийн үнэхээр гоё юм байлээ. За амжилт хүсье мэдөө. Одоо өдний хэд настай л мэдөө? Одоо 13. 13 тагаас одоо ингээ аяллаа амт чимтгийг үзээд явж байгаа. Тэгээ нэг аялалд орсон хүн бол тэгээд насаараа аялдсан штэ мэдөө. За тэгээ аяллаа алтан шар зам нь Үлзийтэй байх болтгоо мэдөө. Сайхан аялаарай. За ингээ манай ээлжид аялагчид ингээ явж байна. Түрэн би нилээ шилэн гүүрэндээ гарсан бэмбэгнээд ингээ айгаад байсан. Одоо хоёулаа бас нилээ би тавирцсан явж штэ хоёлаас. Одоо энэ 400 гаруй метрийн газар ингээд тэрнээс энэ ихэд яваад ихэд арай л өөр болсон. Та энэ бас жоох ингээд юм хөдөлгөөн бас үүсдэг юм байна. ингээ дайвалцаад байгаа бас эвгүй тий. Тэгээд бас монголчууд ирээрээ энэ үнэхээр бас үзэх газар нэг юм байна гэдэг хэлмээр байна. Айж байгаа хүмүүс өдр байна уу? Бага. Манай аялагч дундаас бас нэг 2 3 хүн айгаад ерөөсөө энэ дээгүүр явж чадахгүй байгаа. Өдөр бид нар бас нөгөө тэнгэрийн хаалга очиж үзсэн. Тэнгэрийн хаалга дээр бас далайн төвчнөөс 1500 гаруй метрийн өндөрт яг ингээд уулыг одоо дагуу барьсан юм шилэн гүүрээр явхад манай аялагчд бол зарим нь явж чадахгүй бүр ингээд зуураад явж явах үе бас байсан. Бидний хувьд бас сайхан аяллыг зохион байгуулж байгаад бас их баярлж байгаагаас илэрхийлье. За баярлалаа. Та бүхэн сайхан аяллаарай. За баярлалаа. За баярлалаа. Манай U-Travel компанид албаа ингээд Жанжажигийн алдар шилэн гүүрэн дээр одоо ингээд намирч байна. Аяллаа тойрог нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын одоо Grand Canyon буюу одоо их хавцлаар одоо аялж исэн. А Grand Canyon бол бас л иймэрхүү том хавцал боловч одоо мод байхгүй тийм нүцгэн хадан хясаа байдаг бол хятадын одоо Zhanjejie-гийн одоо үзэсгэлэнт газар болохоор маш сайхан одоо байгальтай гэдгээрээ бас онцлогтой. Олон сая жилийн туршид бороо хурны үйлчлэлээс одоо энэ асар том хавцал одоо бий болсон түүхтэй байдаг. Үзэгч та бүхэн мэдэндээ өмнөд хятадын шар тэнгист байрладаг одоо Вьетнамын үзэсгэлэнтэй газар одоо Халан Бэйтэй бол нэлээд төстэй. За ялангуяа маш их одоо бороо хур ороод манантай үед бол энэ газар харагдахгүй. За далаагаас цухууж гарсан одоо Халан Бэйгийн одоо үзэсгэлэнт уулуудтай бол нэлээд төстэй гэж одоо хэлж болохоор. За манай нэвтрүүлгийн одоо ерөнхий спонсороор одоо U-Travel компани, одоо Монирэ даатгал компани хамтарч ажиллаж байгаа. Энэ гүүрэн дээрээ гараад ингээд алсын барааг ингээд уул толгодыг ингээд харахад бол байгалийн өрмөц содон тогтцсон бас бишрэхгүй байхын одоо үндэс алгаа. Хятадын одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа бодлогыг бас тодорхой хэмжээгээр тусгаж авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ямар нэгэн хувь хүн компани энд хөрөнгө оруулалт одоо хийдгүй юм байна. Хятадын одоо засгийн газраас тодорхой хэмжээний үйлчлэл тавиад шат дараалсан бүтээн байгуулалтыг одоо хийдэг юм байна. Газар тариалангийн бүс нутаг дээр бол газар тариалангаа хийгээд үйлдвэржилтийн бүстэй бол үйлдвэржилт нь хөгжөөд ийм онцгой ийм байгалийн үзэсгэлэнт газараа бол түшиглээд асар их одоо бүтээн байгуулалтыг одоо хийж чадсан гэдгийг одоо бид нар харж байна. Даали ах маань бас эр зэрэг гаргаж бас нэлээд баг тал хүрж байгаа боцлоо штэ. А танд ер нь ямар байна? Гэхдээ яг ажил сонирхолтой над шиг өндрөөс айдаг хүнд бол яг ингээд доошоо харахгүй яваад гайгүй л яг ингээд доошоо харуул бас жоохон тийм эвгүй баг. Тэгтээ зүгээр хүн болгоо над шиг байна гэж байх юм бол тий. Тэгээд энэ гайхамшигтай гоё гүүрийг би хараад бодчихлээ. Манайх нэг чулуутай хавцлын гүүрээ нэг юм аятайхан шиг энэ жишгээр гоё чанартайхан шиг юм хийчихийг эрхвш барьж байгаа улсууд нь ойлгодог болоо гэж бодогдож явлаа. Тийм учраас энэ гүүрийг бол үнэхээр мундаг хийжээ. Тасралтгүй энэ хүмүүнд нь сувж байгаа энэ юу ингээд мундаг даагаад энэ доотлол нь шилэн витрин хийдсэн тэргээр нь ингээд
газрын гүмүн тэр доор харагддаг юм гайхамшигтай юм. Тав тэр шиг юу айж байгаа юм энэ алгаа. Гэтэ бас яваал ирлээ шүү дээ хоёлаа бас одоо хэдийгээр айжсэн гэсэн битэр юмныхаа ард гарчлаа. Сайхан аялууллаа. Дэлхийд аялдаг монголчууд бид бас ингээд нэг буудлууд маань ойртож байна. Тэгэхээр энд бол маш чухал үүргийг одоо Hotel Express Mongolia гэдэг энэ компани маань маш том үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас энэ компани руу хандахыг зөвлөж байна. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбурт төвийн 302 тоод. За бид хэдийн хувьд бол бас U-Travel компанийнхаа шугамар хятадаар ялангуяа zhanjejie-гийн үзлэнт байгаллын одоо дархан цаас газараар ингээ сайхан аяллаа. 4 шин 5 өдрийн аялал боллоо. Саяны энэ аватарын одоо сүрлэг уулс дунд ирээд хачин гоё гайхамшигтай юм дэлхийн нэг үзэсгэлэн дүнцэг болонд ирсэндээ би U-Travel-ийнхэнд бол их баярлж талархаж илэрхийлмээр байна. Энэ бол их сонин одоо маршрут шүү. Манай монголчууд ийшээ бол явах хэрэгтэй. Их сонин юм үзье шүү гэдгийг бол одоо та бүхэнд өөрийн биеэр үтсний хувьд сэтгэлдээ хуваалцж байгаа шүү гэж. U-Travel одоо нэлээд туршлагачсан энэ чиглэлээр маш туршлагатай ажиллаж байгаа юм компани байна гэдгийг сая одоо ойлголоо. Та бүхэн zhanjejie руу явж үзээрэй. Их сони юм байна шүү. Нэвтрүүлэгтээ бас хамт аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.